Одон дээр сувагт тавтай морил бий болготлогч инхбат хэргийн товч нэвтрүүлгийн шин дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хуульч Агима бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг өмгөөллийн MBS Partners хуулийн фирм болон Одон дээр сувгийн алтан гишүүд ивэнттгэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одон дээр суугаар болон NTV телевизээр 83.3 107 стелгоны Одон дээр радиогоор хүрч байна. За өдрийн мэнд агий. Өдрийн мэнд хүргэе. Гэртээ тавтай морил. Баярлаа. Өнөөдөр нэг юм ингэж студи дээрээс нэвтрүүлэг бичтий байжээ. Энэ удирлын энэ жилийнхаа сүүлчийн тий? Тий. Энэ удирлын сүүлчийн дугаар. Удирлын сүүлчийн дугаар. За. За харин ирсэн үү? Харин гаргийнх нь мэдгүй. Та ч ингэ судлаад орж ирээгүй юм уу гэж. Одоо унших юм уу? Одоо ярьж өгнө. Яга мэдгүй гэж юм. Тэгэхээр нэр мэдгүй. Хинч мэдгүй. Ер нь тэгэл ингээд харь гаргийнхантай холбоотой асуудлууд одоо биднийг жоохон бахад сонин хэвлэлүүдээр 9 шидийн худлаа үнэн мэддэхгүй маш их мэдээллүүд гардаг байсан. Хүмүүс харлаа байрлаа гэл те. Ялангуяа харь гаргийнхан ч нөгөө Америкт л яваад идэг. Өөр улсууд нэг ахтар харагддаггүй. Тэгээ тэрийгээ юу гэж тайлбарладаг байсан бэ гэхээр энэ харь гаргийн хүмүүс одоо тэ дэлхийн хамгийн хөгжингүү улстай хамгийн төрүүлж холбоо тогтоохыг хүсэж байгаа учраас Америкийн дээгүүр нисээд байгаамаа гэх маягийн тиймэрхүү нөгөө хуйлдааны онол гэх юм уу да юу гэх юм таамаг гэх юм уу тиймэрхүү юмнууд маш их явдаг байсан. Тэгээд ер нь харь гаргийнхан гэж юм эртнээс байдгийм үү байдгүй юм уу гэдэг асуулт хүн болгоны сонирхлыг татдаг. Одоо эрдэмтэд бол юу гэж үзэж байгаа гэхээр харь гаргийнхан энэ universe буюу энэ ертөнц өөрөө маш том. Бидний олж тогтоож хэмжиж чадхааргүй хэмжээний маш том. Энэ дунд амьд организм амьд зүйл байж байгаа гэсэн ийм ерөнхий таамаг байгаа. Тэгээд одоо манай бэлгүүний хасаа масаагийн нэвтрүүлгүүд дээр ярьдаг шүү дээ, тэ. Яг энийг олоо тогтооцсон юм одоо байна уу байхгүй юу? Тэгээд үнэхээр энийг засгийн газрууд нуугаад идэх юм уу? Ямар нэгэн холбоо тогтоочод нуугаад байдаг юм уу ч гэдэг юм уу те. Энэ асуултууд хүн болгоны сонирхдаг нэг сэдв шахуул юм л та. За тэгээ үүн дээрээс нэмээд Америкийн нэгдсэн улсын засгийн газраас олон нийтэд зориулаад одоо өөрсдөд байгаа мэдээллүүдээ бүгднийг задлаж эхэлсэн те. Одоо энэ комментоор орж ирж байна те. Сүүлд Пентагоны дэлгэсэн файлуудад олигтой баталчих зүйл юуч байхгүй байна лээ гэд бичиж байна. Яг үнэ тэд нэр юу байгаагаа ил гаргасан. Гэхдээ энэ нь юу ч нотолж чадахгүй байгаа. Тэгтээ хоёлаа өнөөдрийн дугаараар ямар мэдээллүүд одоо засгийн газарт Америкийн нэгдсэн улсын засгийн газарт байна вэ? Ямар мэдээллүүдээ олон нийтэд ил болгоо гэдэг асуудлаар. Гэтэ сэжүүрүүд бол байгаа шүү дээ, тийм таамгууд бол байгаа. Таамгууд одоо ч гэсэн хариултгүй үлдсэн хэвээрээ байгаа. Тийм. Санж байна л та дээр цон дээр бол өчнөл мэдээ гардаг байсан. Шар мэдээлэлт. Гэтэ тэдэр чинь унших үнэхээр гоё ялаа шүү. Гоё. Нэг юм хондоо явж исэн чи хулгайлцсан ч амар фантастик те. Гоё. Тэгээд нэг хэдэн хүнийг барьж аваад тэгээд эсвэл тэднийг ингээд туршилтанд онгоцон дээр аваач чи ингээд оруулж агаад буцаагаад явуулна ч гэж яах шиг те. Янз бүрийн тиймэрхүү юмнууд гардаг байсан. Тэгэхээр хоёлаа өнөөдөр бол нэг тим юм ярихгүй яг албан ёсоор ямар мэдээллүүд цацсан бэ гэдэг тал дээр ярих юм байна. Тэрнээс биш таамаг ярил одоо хэргийн товч нэвтрүүлгийн маань утга угаасаа алдагдана. За хамгийн анх ер нь яагаад ингээд хүмүүс харь гаргийнхны тухай ярьж эхэлсэн бэ гэдэг асуултыг ярьж эхлэх нь зүйтэй байгаа. Хамгийн анх энэ одоо олон нийтийн дунд ялангуяа Америкийн иргэдийн дунд энэ асуудал харь гаргийнхан гэдэг ойлголт нисдэг тав гэдэг нэр томьёо одоо тархаж эхэлсэн байна л да. 1947 онд Нью Мексико мужид болсон Розвелт гэдэг нэртэй энэ тохиолдол одоо өнөөдрийг хүртэл хамгийн алдартай хэрэг гэх юм уу хэвээрээ үлдсэн байгаа. Юу болсон бэ гэхээр 1947 оны 6 сарын сүүлээр за зарим их сурвалжуудад 7 сарын ихээр гэж бас хэлдэг. Уильям Мак Бразил гэдэг малчин залуу Нью Мексико мужийн Розуэлл хотоос баруун хойд зүгт орших Фостер Рэнчийнхаа ойролцоо нэг юм хачирхалтай хог хаягдал болсон байна. За тэрээр энэ тухайга Chaves County-гийн шериф Жорж Уилкокс гэж хүнд мэдэгдсэн.
За тэгээд олсон зүйл нь юу байсан гэхээр одоо нөгөө ийм tin foil гэдэг нөгөө гялгар юу байдаг штэ тий нөгөө одоо мөнгөлөг яг ийм мөнгөлөг ийм гялалдсан тийм нэмгэн тэгтэй ийм металлар хуу ерөөсөө тэр нөгөө нэг tin foil шиг юм байгаадсан байхгүй. За тэгээд дээрэс нь ийм хар саарл өнгийн эрзэн шиг тийм уян материалууд байсан байгаа юм. Тэгээ бас нэг юм бөө модон саваанууд бас байсан гинэ. Тэгээд нэг юм скотч шиг тийм наалдам хай тууз модтай. Тэгээд ер нь нэг иймэрхүү хачиргалтай тухайн үедээ хачиргалтай гэж хэлж болох үе материалуудыг олсон ба. Ингээ бөөнөрөө ингээд шатцсан, унтчихсан ийм байдалтайгаар олсон. За энэ нь бол хэдэн акр буюу 200-аад яардын өргөнтэй талбайд ингээд тархсан байгаар унтчихсан байсан. Жижиг хэсэг болоод. Тэгээд том хэсэг нь ойролцоогоор ийм 90 орчим сантиметрийн урттай ийм объектууд унсан байсан. За мэдээллийн дагуу Мэйор Джесси Марсел болон цэргийнхэн тэдгээр зүйлсийг очоод хурааж авсан цуглуулад ингээд олон нийтийн дунд харь гаригийнхны хөлгийн үлдэгдэл олдлоо гэх мэтийн юм цуурхал тарж эхэлсэн байна. 1947 оны 7 сарын 8-нд Розвелл дахь агаарын армийн олон нийтэд харилцах албанаас хэвлэл мэдээллээр нэгэн мэдгдлийг хүргэсэн. За үүнд юу гэсэн бэ гэхээр 509-р бомбардмент группийн тагнуулын алба болон нутгийн малчин за Чавес каунтигийн шерифтэй хамтран бид нисдэг тавг олж илрүүллээ гэсэн агуулгатай тийм мэдээллийг гаргасан байдаг. За яг энэ өдрийн маргааш нь буюу 7 сарын 9-нд нь за 8 дугаар агаарын армийн командлагч бригадын генерал Рожер Реми гэж хүн Форт Уортад хэвлэлийн баг хурал хийгээд за эдгээр олдсон материалууд болвол одоо цаг агаарын одоо нөгөө таамаглал хийдэг нэг юм хөөрөгдөг бөмбөлөг байдаг шүү дээ тий. Тэгээ агаарын бөмбөлөг. За ийм цаг агаарын бөмбөлгийн үлдэгдэл байсан юм аа гэж мэдгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл тэр ард иргэдийн дунд тархаад байгаа харь гаригийн материал олдлоо энэ гэдэг тэр мэдээллийг няцаасан. За тэгээд тэр бөмбөлгийн үлдэгдлийг ингэж сэтгүүлчдэд дэлгэж харуулад энэ бол ингээд цаг агаарын зориулттай бөмбөлгийн үлдэгдэл юм а гэж ингэж хэлсэн. Тэгвэл ард иргэд бол энэ мэдээлэлд итгээгүй харин ч засгийн газар одоо холбогдох энэ харь гаригийнхантай холбоотой мэдээллийг нууж байна гэх яриг яг энэс хойш гаргаж эхэлсэн байна. Тэгэхээр яг одоо 1947 онд энэ үйл явдал болж байгаа. Тэгэхээр яг энэс хойш ард иргэдийн дунд энэ харь гариг нисдэг тавг гэдэг нэр томьёо анх гарч эхэлсэн юм байна. За үүнээс хойш 1994 онд агаарын хүчний армиас гаргасан албан ёсны одоо тайланд тухайн зүйл нь агаарын одоо цаг агаарын тэр зориулттай агаарын бөмбөлөг байгаагүй. Харин Project Mogul гэдэг нэртэй маш нууц төслийг нуух зорилготойгоор тухайн үед ингэж армиас худлаа мэдээлэл олон нийтэд өгс юма гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. За тэрхүү Project Mogul гэдэг төсөл нь зөвлөлтийн цөмийн туршилтыг илрүүлэх зорилгоор тусгайлж хийгдсэн агаарт ингэж хөөрөгдөг тийм бөмбөлөг маягийн цэргийн нууц төхөөрөмж байсан юм байна. Тэгээд тэрхүү төхөөрөмжийг одоо нөгөө туршилтын үеэр зарим нь эвдэрч хэмхэрч унаад ингээд энийг нь тэр нутгийн малчин иргэн олсон болж таарсан. Ингээд энэхүү 1994 онд анхны тайлан гаргаж Project Mogul-ын бөмбөлөг гэдгийг одоо тусгай ийм тагнуулын зориулттай байсан бөмбөлөг гэдгийг тодруулсны дараа агаарын хүчний арми 1997 онд 231 хуудас буюу бүхий 2 дахь тайлангаа аль бисаар гаргасан байдаг. Энэ тайлангийн гол зорилго нь харь гаригийн биетүүд гэж одоо хүмүүсийн дунд тэр үед маш хүчтэй яригадаад байсан энэ зүйлийг тайлбарлах зорилготой байсан. Учир нь 1970-аас 1990-ад оны үед олон нийтийн дунд тархаад байсан цэргийнхэн харийн хүмүүсийн цогцснуудыг уутанд хийж авч явлаа. За Розвелл цэргийн эмнэлэгт тэдгээр цогцснууд нөгөө аутопси буюу задлан шинжилгээ хийлээ. За мөнгөлөг хэсгүүдтэй ийм жижиг биетүүдийг нууцлж байна гэх мэт ингэж тархсан яриаг тайлбарлах ийм зорилготойгоор тайлан гаргаж ирсэн юм байна. За хүмүүсийн яриагаар бол эдгээр болсон үйл явдал нь 1947 онд болсон гэж яригддаг байсан ч яг бодит болсон үйл явдал нь бол хоорондоо огт хамааралгүй юм тусдаа болж өнгөрсөн үйл явдлуудыг нэгтгээд хүмүүсийн дунд ийм яриа болж өнгөрсөн юм байна л да. Өөрөөр хэлбэл хүмүүс 1947 оны агаарын бөмбөлгийн хог хаягдал 1950-ад оны хүн олдсон
олсон гэх юм ослын үлдэгдлийг нэг юм том нууц болсон юм шигээрээр яриад байдгийм байна. Яг юу болсон бэ гэхээр 1956 оны тэр 47 оны үйл явдлаас хойшоо 1956 оны 6 сарын 26-нд KC-97G гэдэг юм онгоцны осол тухайд болж исэн юм байна. За Walker Air Force Base гэж одоо тухайн одоо түрүүнд дурдсан тэр Roswell армийн агаарын бүс нутаг байна шүү дээ. Яг 47 онд онгоц юу агаарын бөмбөлөг осолддог. За яг тэр бүс нутагт нислэг үлдэжсэн KC-97G гэдэг ийм цэнэглэгч онгоц хөөрснөөсөө 4 минутын дараа эвдрээд түлшний савндаа зохигдож ингээд шатсан тийм осол гарсан юм байна. Онгоц баазынхаа ойролцоо 9 миль зайд газарт унаад 11 нисгэгч нь бүгд газар дээрээ амь өргөдөжсэн юм байна. Тэдгээр хүмүүс нь маш хүнд хэлбэрээр шатаж түлэгдсэн. Тэгээд ийм түлшний үнэртэй бие махбод нь бүр асар гэмтэлтэй ийм айхтар осол болсон. Ингээд тэдний шарилыг Roswell эмнэлэгт авчирч аутопси хийсэн, одоо задлан шинжилгээ хийсэн. Заримыг нь бол шууд оршуулгын газарт хүргэсэн юм байна. За тэгээд үнэр нь ийм тухайн онгоцны түлшнээс болоод маш хурц үнэртэй байсан учраас тухайн Roswell эмнэлэгт байсан эмнэлгийн цогцос хадгалах энэ хөрөгч нь хангалтгүй байсны улмаас цэргийн зориулттай том хөрөгчнүүдийг тусгайлан авчирч ашигласан юм байна л та. За энэ үйл явдлыг харсан зарим гэрчүүд болон ялангуяа эмнэлгийн ажилтнууд энэ ослын тухай мэдээллийг сонссон эсвэл харсан байж болох бөгөөд үүнийг ямар нэгэн байдлаар харь гаргийнханд одоо харь гаргийн хүнд задлан шинжилгээ хийж ийна гэх маягийн юм таамаглал тухайд олон нийтэд тараасан байна гэж тайланд дурдсан байгаа. Чи одоо санаж нөө ингээл харь гаргийнханд нэг юм задлан хийж ийн гэл нэг бичлэг хүртэл явдаг байсан шүү дээ бид нарыг жоохон багт те. Тэгэхээр тэр нь бол яг бодит үнэн бол ийм авт гинэ онгоцны ослоор үлдсэн хүмүүс төр гэдэг бас сэжиг төрхөөрл юм байна л да. Энд чинь том хөрөгч авчираад шал өөр тэгэж хүн гэхэд хүн биш танихгүй юм авчирч байгаа ч тийм. За тэгээд 1959 онд Holloman Air Force Base гэдэг нөгөө түрүүний дурдсан Roswell гэдэг тэр бүсээс дахиад холгүй ийм өндөрлөг газарт ийм парашют баллон туршилт хийжсэн юм байна л да нөгөө онгоцноос ингэж үсэрдэг. За тэгээд энэ явцад 2 нисгэгч одоо осолдоод бас хүнд шархтажсэн юм байна. Энэ бүр түрүүний тэр 11 нисгэгч өнгөрснөөс хойшоо дараагийнх нь үйл явдал. Тэднийг эмчлэх тээвэрлэх үедээ ийм body bag гэж байдаг шүү дээ. Цогцос авч явдаг юм уут. Тийм уутанд бас хийж авч явж исэн юм байна. Тэгэхээр энийг бас холбож тайлбарлаж иж магадгүй гэсэн юм магадлалыг дэвшүүлсэн байна. Ер нь тухайн үед буюу 1954-өөс 59 оны хооронд агаарын парашют гэдэг нөгөө агаараас ингэж үсрэх тэр туршилтад хүн хэлбэртэй хүүхэлдэй ашигладаг байсан юм байна л та. Ийм модель загвар. За эдгээр хүүхэлтэйнүүд нь ийм мөнгөлөг цагаан материалтай 1.8-аас 2 метрийн өндөртэй. За тэгээ энэ эдгээрийг бас авч явахдаа ийм body bag энд хийж авч явдаг байсан юм байна. Тэгэхээр энийг хэрэг бас хүмүүс харсан бол харь гаргийн биетүүдийг авч явж гин, нууцлж гин гэж андуурсан байх магадaltaй гэсэн байгаа юм. Тэгэхээр энэ Project Монгол энэ балуун туршилтууд нь үндсэндээ цэргийн маш нууц ажиллагаа байсан учраас олон нийтийн дунд мэдээлэл нь хомс. Тэгэхээр үүнээс болоод харь гаргийнхан гэдэг яриа таамагуд үүссэн байх нэ. Энэ Area 51 байгаа юм. Area 51-ийн талаар бас их маш олон таамагуд байдаг те. Олон 10 жилийн турш нууцлагдсан яг юу тэнд болоод идэг юм бэ гэдэг юм conspiracy theory маш их юм өртдөг юм газар гэдэг. Гэхдээ яг одоогийн байдлаар бидний мэдж байгаа энэ албан ёсны ил болсон материалууд мэдээллүүд дээр Америкийн одоо тагнуулын төв газраас гаргасан тайлангууд дээр яг бодит үнэн энэ төр Area 51-ийн бодит баримт нь юу юм бэ гэхээр 1955 онд Америкийн нэгдсэн улсын тагнуулын төв газар хүйтэн дайны үед зөвлөлтийн нутаг дэвсгэрт тагнуул хийх зорилгоор Lockheed U2 гэдэг нэртэй юм тагнуулын онгоцыг хөгжүүлж эхэлсэн юм байна. За энэ онгоц бол ердийнхөөс бүр илүү өндөрт хөөрдөг. Одоо ердийн онгоцноос илүү өндөрт агаарт хөөрж идэг. За 70,000 орчим фут нисээд ийм зорилго нь бол нөгөө радарт баригдахгүй байх. Тэр радарын хэмжээнээс давсан өндөрт нисэх юм зориулттай ийм онгоц хийжсэн юм. Туршилт хийжсэн гэсэн үг. Ямар ч тийм радарт баригдахгүйгээр асар өндөрт нисэж байгаад ингэж доошоно одоо тест хийх юм уу те тэр орсуудыг л үндсэндээ тагнах
зориулттай ийм онгоц хийж исэн. Яг тэрийгээ энэ 51-р бүст хийж исэн байгаа байхгүй. Тэгээд энэ тест нь бол мэдээж маш нууц ийм аюулгүй газар байх хэрэгтэй. Тийм учраас энэ Америкийн нэгдсэн улсын тагнуулын газрын удирдлагууд Невада мужийн цөлд орших энэ Groom Lake гэдэг энэ аслагдсан газрыг сонгож туршилтуудаа хийдэг байсан байна. За тэгээд хамгийн гол нь яагаад Area 51 гэд нэрлэлцэн гэхээр энэ Atomic Energy Commission-ы газрын зураг дээр яг тэр бүс нутгийг Area 51 гэд нэрлэлцэн байдаг. Учираас тэр хэсгийн газрыг ингэж одоо битүүмжилсэн гэсэн маш нууц ажиллагаа явуулж туршилтууд хийгээд те ингэж явж байсан учраас. За үүний дараа A12 Oxcard гэдэг нэртэй юм бүр илүү дэвшилтэд радарт үл үзэгдэх тагнуулын онгоцуудыг мөн энд туршсан. За эдгээр онгоцнууд нь хэлбэр загварын хувьд тухайн үеийн технологийн хувьд маш ийм хачиргалтай, гайхалтай, этгээд өвөрмөц онгоцнууд байсан юм байна л да. Одоо нутгийн иргэд нисгэгчд одоо үүнийг харах юм бол харь гаргийн хөлгөл гэж бодохоор ийм хэлбэр загвартай байсан. Тийм учраас хүмүүс хэрвээ ямар нэгэн байдлаар мэдээлэл задруулсан бол энэ онгоцнуудыг харь гаргийн хөлгөө гэж андуурч гаргасан байх магадaltaй гэж үздэг юм байна. Тэгээ ялангуяа тэр шүн туршилт хийх үеэр тэдгээр онгоцнууд нэм юр бусын гэрэл бас цацруулдаг байсан юм байна л да. Тэгэхээр энэ нь бас харийнхны тухай яриаг өдөөсөн хэрэг болсон байж магадгүй гэж байгаа. За 51-р бүсэд мөн зөвлөлтийн миг сөнөөгч онгоцнуудыг нууцаар авчирч ийм туршилт хийгээд Америкийн нисгэгчдийг сургадаг байсан юм байна. Тэгээд мөн F117 Nighthawk гэдэг нэртэй орчин үеийн цэргийн нисэх онгоц, хөлөг онгоц, газрын зэвсэгт ашигладаг юм радар илрүүлэгч, дууны илрүүлэгч, дуу чимээ оптик системээс нуугдах чадвартай юм технологиг бас ингээд хөгжүүлж исэн. Өөрөөр хэлбэл маш нууц ажиллагаануудыг тэнд хийгээд байсан учраас 20-той бүс байсан гэж байгаа. За энэ түрүүнд дурдсан F117 Nighthawk гэдэг энэ технологи бол ердийн онгоц биш, ийм олон өнцгтэй пирамид хэлбэртэй. Тэгээд энэ радар туяаг ийм өөр тийш нь ойлгодог. Радар шингээгч ийм тусгай бүрээстэй, тэгээ ийм жижиг ийм шувуу шиг бас хэлбэртэй бас байсан юм байна. Үндсэндээ шүн довтлогоо хийх зориулттай янз бүрийн онгоцнуудыг туршиж ирсэн байна л да. За тэгээд энэ онгоц нь 1983 оноос ажиллаж эхлээд 1991 оны Персийн булангийн дайнд анх ашиглагдаад Иракийн радаруудыг тойрч чухал байгууламжуудыг устгаж исэн түүхтэй юм байна. Тэгээд 2008 оноос аль биесээр зогссон юм байна энэ төсөл нь. Тэгэд энэ бүх ажиллагаа маш өндөр нууцтай байсан учраас олон нийтийн дунд анхаарлыг татсан нь ойлгомжтой. Тэгэхээр энэ газрын тухай мэдээллийг CIA 2013 онд түүхэн тайлангаа анх удаа гаргаж олон нийтэд дийлгээд Area 51 гэж газар бол үндсэндээ байдгиймаа гэдгийг албан ёсоор зөвшөөрсөн байгаа. Тэрнээс өмнө ч та тийшээ нэвтэрч орохгүй бол янз янзын хүмүүс зөндөө олон бичлэгийн тэр хийгээд байсан. Кино миноч зөндөө байдаг. Дотор нь харь гарийнхныг үржүүлж гэж. Тэгэхээр өнөөдөр ч гэсэндээ энэ 51-р бүс газар бол Невадагийн туршил судалгааны хүрээлэнд одоо багтдаг Америкийн агаарын хүчин болон бусад байгууллагуудын шин технологи зэвсэг турших нууц газар хэвээрээ байгаа. Тэгэхээр одоо ч гэсэн тийшээ орох нь хатуу хориотой агаараас юм байнгын хяналттай байдаг юм хатуу хяналттай бүс хэвээр байгаа юм байна. За ил ивент итгэжтэйгээ танилцъя. Өнөөдрийн дугаарыг өмгөөллийн MBS партнер суулийн ферм ивент итгэж байгаа. За аливаа нэг одоо хэрэг маргаан юу гэдгийг те одоо бүр юунд ч хамаагүй штэ хэрүүлэлтэй. Тинчээ заавал өмгөөлөгчтэй байх хэвээр. Одоо ингээд хүмүүсийн нэг хандлага байгаа тань. Гэмт хэрэг хийсэн хүн, за гэмгүү хүн бүгдээрээ өмгөөлөгч авах хэрэгтэй шүү дээ. А тухайн өмгөөлөгчийн үүрэг бол өөрийнхөө үйлчлүүлэгчийг хамгаалах, одоо гэмт хэрэг хийгээгүй бол хийгээгүйг нь нотлох. За хийцэн байлаа гэж бодоход та зөвхөх зөвлөгөөгөө авах тийм ээ. Одоо ял юу гэдгийг тэрэн дээр нь бас ингээд зөвлөгөө өгөх тийм ийм үүрэгтэй байдаг шүү дээ. Тэнгүүд одоо манайх ингээд сошиалар бие бинийгээ шүүчээд яагаад энэ хүнийг өмгөөлөд байгаа ингээд өмгөөлөгч рүү дараад байгаа юм. Энэ тал дээр та өөрийнхөө бодлыг хэлээч. Яг нөө өмгөөлөгч хүн гэдэг бол за ганц өмгөөлөгч биш хуульч нар гэж бас байгаа тий. Нөө эрх зүйн салбараараа өөр тусдаа ажиллаж байгаа. За эрүүдээр ажилладаг өмгөөлөгч нар маань сүүлийн үед нэлээд олон нийтийн шүүмжлэлийг зүгээр ажиллаа хийж явсныхаа төлөө ийм шүүмжлэлд
болоод байгаа юм л да. Тэгэхээр энэ дээр бас ард иргэд зөв ойлгох хэрэгтэй. Өмгөөлөгч хүн гэдэг бол зүгээр тэнд сайн дураараа гүйж очиод ч гэдэг юм уу тэр буруутай хүнийг гин буруугүй болгох гээд яваад байгаа тийм хүмүүс биш ээ тий. Үнэхээр тухайн хэрэг асуудалд холбогдсон хүн ямар нэгэн байдлаар одоо юу гэдгийг хууль зүйн зөвлөгөө үйлчилгээ авах. Энэ бол үндсэн хуулиар олгогдсон эрх байгаа. Тухайн хүн үнэхээр гин буруугүй байж болно. Өмгөөлөгч маань өөрийнхөө дотоод итгэл үнэмшлэр хүнээ хуулийн хүрээнд хамгаалах ийм үүрэгтэй. Энэ бол тий IT хүн компьютер дээр код модо бичдэг юм энэ ажлаа хийж байгаатай ерөөс ямар ч ялгаагүй зүгээр урд ажиллаа л хийж яваа хүн. Тэгэхээр энээс нь болоод хувийн субъектив байдлаар хандаад шүмжлээд доромжлоод айгу амар л юу гэж гэмээр юмтэй. Харин тийм энэ сошиалын сошиалор хүнийг ингэж бүлээддэг нэг юм бас сүүл үед нилээдгүй тогтоод байна л да. Тэгэхээр ямар ч хүн өмгөөлөгч авах хэрэгтэй, хууль зүйн зөвлөгөө туслалцаа авах хэрэгтэй. За тэгээ зарим тохиолдолд бол бүр шаардлагатай байгаа. Ялангуяа ганц эрүүгийн хэрэг дээр биш хүн нэг юм асуудалд орчхороо л одоо өмгөөлөгч хэрэг боллоо ч гэдэг юм ингэх биш асуудалд орохоос өмнө ялангуяа иргэний эрх зүйн харилцаа, захиргааны эрх зүйн харилцаан дээр асуудалд орохоос өмнө хууль зүйн зөвлөгөө за одоо би ийм ингэж харилцаанд орох гэж байна. Би яавал өөрийнхөө хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөв зүйтэй хуулийн хүрээнд хамгаалуулах вэ гэдэг талаараа урьдчилаад зөвлөгөө аваад. За гэрээ байгуулах гэж байгаа бол тухайн гэрээн дээрээ зөвлөгөө аваад хуулийнх нь хүчин төгөлдөр одоо байдлыг шалгуулад те эсвэл тэр тухайн нөхцөл байдлыг хангуулад хэрвээ одоо гэрээгээр хүлээсэн үүрэг хуулиар хүлээсэн үүрэг зөрчигдөх юм бол би эрх ашиг сонирхлоо яаж хамгаалах вэ гэдэг дээрээ зөвлөгөө аваад явах нь одоо зарим тохиолдолд зайлшгүй шаардлагатай юм нөхцөл байдал өнөөгийн нийгэмд байна. Тэрнээс хүн асуудалд орчихсон хойноо эсвэл ингээ бүр хүндэрчихсэн хойно нь хүмүүст нэг юм яваад идэг асуудал байгаад идэг. Тэгэхээр одоо харьцангуй хүмүүс тэрийг хуульч нарын ажил үүргийг ялангуяа одоо гэрээ байгуулах үедээ гинт санддаг юм уу те ойлгодог болоод тах шиг байгаа юм. Тэгэхээр энэ бол маш зөв хандлага бас нэг нөгөө талаар явж байна гэж бодож байгаа. Тийм одоо ингээд бид нэр барууны ч юм уу мэдээлүүдийг харахаар за би хуульчтайгаа яриа л гэдэг шүү дээ. Хамгийн түрүүнд тантай ийм бизнес хийх гэдэг байна, ийм харилцаанд орох гэдэг нэгүүд за би хуульчаасаа асуучаад тэгээд тантай эргээ холбогдъё гэдэг. Энэ яг тийм зөв жишг байгаа тийм. Манайх одоо тэгвэл тийшээ бас явж байгаа юм. Одоо явж байгаа. Тэгээд тогтмол хуульчтай ингэж нөгөө хуулийн фирмтэй гэрээ байгуулад ч юм уу те тухайн асуудлаар нь байнгын хууль зүйн зөвлөгөө үйлчилгээ одоо ганц нэг асуудал гэхгүй те ингээд тогтмол харилцаад явдаг тиймэрхүү бас соёл нилээдгүй бас дэлгэрж байгаа. Инвестор бол байгууд. Манай дээр бол бас тийм үйлчилгээ байгаа. Одоо та тогтмол хугацаатай гэрээ байгуулад зөвлөх үйлчилгээнүүдэд байнга аваад явах те шаардлагатай үед өмгөөлөгч ажиллах иймэрхүү зөвлөх үйлчилгээнүүд ер нь танд таатай ямар нөхцөл ямар зөвлөх үйлчилгээ хууль зүйн шаардлага байна тэр болгон дээр нь бид нар хамтраад ажилладаг байгаа. Яг эрх зүйн дагнсан өмгөөлөгч нар байдаг. Одоо жишээлбэл би эрүүгийн чиглэлээр ажилладаг. Тэг би илүү иргэний эрх зүй болон компани эрх зүй хөрөнгө оруулалтын чиглэлээр дагнж ажилладаг. Тэгэхээр нөгөө инженер дотор янз бүрийн чиглэл байгаа шүү дээ. Нүүр амны эмч, элэг бөөр зүрхний эмч гэдэг юм. Яг л энэ шиг эрх зүйгээр дагнсан хуульчнараас бас зөвлөгөө авах юм бол тэр талын мэдээллийг илүү гүн гүнзгий авч болох юм байгаа гэдэг талаар бас зөвлөжүүл зүгээр юм уу. Тэгэхгүй хуульч гэхээр өмгөөлөгчл гэхээр бүх хэрэг дээр явж идэг гэдэг. Энэ бол бас тийм зөв хандлага биш гэж би боддог. Нүдний эмч авчирчаад дийлхэн тагалгаа хийгээд. Яг үнэ. Тийм. Утасны дугаар чинь мэдэж байна. Тийм. Манай офисын утасны дугаар хэдүүлээ. Офисын дугаар сүүлд дахиад солигдсон 7611 4022. За 7611 4022. Тэгээ манай офис руу залгаад одоо ямар асуудлаар зөвлөгөө авах шаардлагатай байна холбогдоод цаг аваад тэгээд тухайн асуудлаар нь дагнсан өмгөөлөгчийг танд цаг туулж өгөөд ингээд зөвлөгөө авч олноо. За баярлалаа. За хэрэг рүүгээ орё да. За 2017 онд New York Times болон бусад ийм нэр хүндтэй олон нийтийн хэвлэл мэдээллүүд Америкийн нэгдсэн улсын Пентагоны хэрэгжүүлсэн нэгэн нууц төсөл хөтөлбөрийг ил болгосон байдаг. За үүнд нэгэн үл мэдэгдэх агаарын үзэгдлийн тухай судалгаа олон нийтийн анхаарлын төвд
2017 онд оржээ. За энэ юу байсан бэ гэхээр 2007-оос 2012 онуудад агаарын сансрын аюул занлыг тодорхойлох гүнзгийрүүлсэн хөтөлбөр гэдэг нэртэй нэг ийм Пентагоны төрийн санхүүжилттэй төсөл хөтөлбөр хэрэгжижсэн гэдэг энэ мэдээлэл байгаа. Тэгэхээр энэ бол ийм цэргийнхний ажиглалттай холбоотой юм юр бусын агаарын объектуудыг судлах зорилготой хөтөлбөр байна гэж олон нийтэд мэдээлэл тархсан нь бас олон нийтийн дунд нилээдгүй таамаглал янз бүрийн магадлалуудыг дэвшүүлэх нэг юм үндэслэл болсон юм байна. Энэ мэдээлэл нийтэд ил болох үед 2004 оны TikTok, 2015 оны Gimbal, Go Fast гэдэг ийм гурван алдартай ийм FLIR камерын бичлэг олон нийтэд ил болсон байдаг. За FLIR камерын бичлэгээ гэдэг нь болохоор юу юм бэ? Дулааны дүрсээр нь ингэж нэг юм бичлэг хийж авдаг штеп. Харанхууд жишээлбэл ялангуяа альва биетийн ялгаруулж байгаа дулаан наран дамжуулж одоо юу гэж тайлбарлах юм те. Тий одоо дулааны л хараад байгаа штеп чинь одоо юу энгийн камер шиг бол биш. Зөвхөн ингээд дулаанаар ингэж ерөнхий бүдэг бадаг юм дүрсийг нь харагдуулдаг. Кинон дээр ч гэсэн бид нар харанхууд ийм тийм тий одоо хищник чинь тийм ертөнцийн хардаг энэ төр гэдэг те. Дулаанаар нь ялгаруулдаг те. Тэр дулааныг нь мэдэрч ин дүрс болгож харуулдаг. Дулаан мэдрэгч. За. Инфра улаан туяагаар одоо ингэж нэг дулааныг нь мэдэрч дүрсийг нь харуулдаг ийм камер байдаг юм байна л да. Ялангуяа Америкийн энэ онгоцнуудад тийм ийм камерууд бичлэг хийдэг, энэ суйрлуулагдсан байт юм байна. За тэгээ Пентагон эдгээр бичлэгүүдийг жинхэнэ цэргийнхний албан ёсны системээс авсан гэдгийг албан ёсоор баталсан бөгөөд тэдгэрийг одоо unidentified буюу тодорхойгүй гэдэг юм англиад оруулж одоо бүртгэсэн байдаг юм байна. Тэгэхээр TikTok гэдэг энэ бичлэг бол 2004 оны 11-р сард Номхон далайд USS Nimitz авианосцын байлдааны групп одоо ажиллаж байх үед туршлагатай нисгэгчид болон радарын операторууд нислэгийн үеэр нэгэн юм юр бусын хачирхалтай объектыг олж харсан юм байна. За энэ объект нь ойролцоогоор юм 12 м урттай, далавчгүй, сүүлгүй, хөдөлгүүрийн ямар ч уул мөргүй, за тэгээ гялгар цагаан өнгөтэй нөгөө TikTok гэдэг нэг юм гаа байдаг штеп. Яг тийм хэлбэртэй. Тийм болохоор энэ тэр объектыг одоо TikTok гэд нэрлэдэг байгаа байхгүй. TikTok-ийн бичлэг гэдэг нь тэр нэг объектыг хэлээд байгаа. Тэгэхээр ийм объектыг олж харсан байна. Одоо нөгөө нэг FLIR камераараа. За тэгээ энэ объект нь бол радар дээр 80,000 футын өндөрт илрээд гинэт маш хурдан буюу 20,000 фут руу доош оноо гэж буугаад далайн түвшинд ингээд очсон байна. Тэгээд FA-18 Super Hornet гэдэг онгоцнууд одоо энэ объектыг хараад ингээд ойртох гэж оролцсон юм байна л да. Тэгээ ойртох гэж оролдоход нь ингээд тэднэртэй ингээд хамт зэрэг ингэж хөдлөөд асар хурдан ингээд маневр хийгээд гинт зогсоод эсвэл ингээд 90 градус эргэж мэргээд ийм хачирхалтай хөдөлгөөнүүд хийгээд үзүүлээд байсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүгдээр бичлэгт үлдсэн гэсэн үг. Тэгээ Commander David Fravor гэж нисгэгч энэ хөдөлгөөнийг тухайн үеийн нисэх техникийн боломжтой харьцуулахад огт боломжгүй хөдөлгөөний хуулийг зөрчиж гэнэ гэж хажуу нь мэдүүлэг Конгресс дээр бас өгсөн байдаг. За FLIR камераар бичлэг хийгдсэн энэ тохиолдол 2017 онд олон нийтэд ил болоод Америкийн нэгдсэн улсын цэргийн UAP судалгааг шин шатанд гаргасан ч Пентагон болон албан ёсны байгууллагууд уг объектыг хайр гаргийн хөлөг гэж зарлаагүй. Харин одоо хүртэл яг тодорхой тайлбар өгч чадахгүйгээр unidentified буюу тодорхойгүй үзэгдэл гэдэг юм нэртэйгээр үлдчихэд байгаа. Тэгээ энэ ажиглалт им радар олон гэрчтэй, видео бичлэгтэй учраас орчин үеийн одоо цэргийн энэ UFO, UAP гэдэг энэ хэргийн хамгийн ачирхалтай жишээнүүдийн нэг болж үлдсэн. Тэгээ шинжлэх ухаан одоо ил тод байдлын талаар ч гэсэн янз бүрийн эргэлзээ, таамаг зэргийг эрдэмтдийн дунд бас үүсгээд байгаа бичлэг байгаамаа. Ямар нэгэн тайлбар өгөөгүй юм тий. Байхгүй тэгээ хинч тайлбарлаж чадахгүй байгаа юм бичлэг. Тэгээд ямар ч гэсэн энэ бол бодит бичлэг мөн гэдгийг нь албан ёсоор Америкийн засгийн газар зарласан. 12 м урттай гэж бас овоо урт юм байна. Овоо том биет байна тий. Тий.
За дараагийнх нь алдартай бичлэг бол гимбал гэдэг ийм бичлэг байгаа. 2015 оны ихээр Америкийн нэгдсэн улсын зүүн эргийн ойролцоо USS Theodore Roosevelt гэдэг нисэх онгоц тээвэрлэгч хөлөгтэй холбоотой сургуулалтын үеэр одоо FA-18 Super Hornet сөнөөгч онгоцны одоо FLIR камеранд бас бүртгэгдсэн юм бичлэг. За бичлэг бол ердөө 34 секунд үргэлжилдэг гинэ. Тэгээ бичлэг дээр бол ингээд үүлэн дээгүүр нисэж байгаа юм шиг юм харагддаг. Тэгээ дулаан ялгаруулдаг, далавчгүй, бас юм ямар ч тийм хөдөлгөөн байгаа гэсэн шинж тэмдэг байхгүй. Тэгээд ийм хар өнгөтэй, хачиргалтай бас нэг юм объектыг олж бүртгэсэн байгаа юм. Нисгэгчд уг объектыг ажиглаж байх үед уг биед өөрөө ингээд тэнхлэгээрээ ингээд эргээд байгаа юм шиг харагддаг гинэ. Ингээд яг хөндлөн юу гэж хэлхийн ингээд яг тэнхлэгээрээ эргээд байгаа юм шиг. Тэгэхээр радио холбоон дээр ингээд нисгэгчд хоорондоо гайхаад ярилцаад тухайн орчимд нэг биш ийм олон объектууд байж магадгүй гэдэг зүйлүүдийг хоорондоо ярьж одоо ярилцсан байдаг. 2020 оны 4-р сарын 27-нд Америкийн нэгдсэн улсын Батлан хамгаалах яам уг бичлэгийг албан ёсоор нийтлээд дүрс бичлэг жинхэнэ болохыг бол баталгаажуулсан. Гэхдээ тэд бол энэ хайр гаргийн хөлгөө гэж хизээч мэддэгдээгүй. Тэгээ бас л яг л түрүүнтэй адилхан үл тодорхойлогдсон юм агаарын үзэгдэл объект гэсэн юм ангилалд хэвээр нүлдээсэн байгаа. За 2023 онд нийтлэгдсэн нэгэн судалгаанд нисгэгчдийн хэлсэн зай, хурдны өгөгдлийг нь ашиглаад нислэгийн замыг сэргээн тооцож үзэхэд одоо үнэхээр юр бусын хөдөлгөөн хийж исэн гэдгийг бас эрдэмтэд дурдсан байгаа. Гэхдээ зарим хүмүүсийн үзэж байгаагаар бол энэ FLIR камерын оптик системийн хөдөлгөөн, за линзний гялбаа, дүрс тогтворжуулах механизмын нөлөөгөөр объект эргэлдэж байгаа юм шиг харагдсан байж болно. За өөрөөр хэлбэл объект өөрөө эргэлдээгүй зүгээр камерын юм тусгал нь ингэж одоо өнцг нь өөрчлөгдөхөд дүрс эргээд байгаа юм шиг харагдсан байж магадгүй гэсэн ийм тайлбарыг бас зарим нэг хүмүүс ярьдаг юм байна. Тэгээ одоо өнөөдрийн хүртэл бас энэ бичлэгийн талаар ямар ч албан ёсны тайлбар байхгүй. За Go Fast гэдэг бичлэг нь болохоор 2015 оны 1 сарын 4-нд Атлантын далайд Виржиниа мужийн эргээс зүүн зүгт мөн л FA-18 Super Hornet онгоцны нисгэгчдийн авсан бас FLIR камерны зураг байна. Дүрс бичлэг байгаа. За бичлэгт далайн төвшнөөс ингээ баг зэрэг дээшээ. Далайн төвшнөөс баг зэрэг дээшээ маш хурдан нисэж байгаа нэг юм жижиг тэгээ цагаан юм уу саарл өнгөтэй юм дуу хэлбэртэй объект бас ингээд харагддаг юм байна. Нисгэгчд радар дээр олон объект одоо илрээд байсан нэг ингээд ажиглаад хараад байсан байгаа. Тэгээ энэ объект нь онгоцны хурднаас бүр хамаагүй хурдтай, бүр асар хурдтай хөдөлж исэн гэж байна. Тэгээ салхины урсгалын эсрэг буюу салхи сөрөөд ингээд бүр асар хурдтай нисээд байсан байгаа. Тэгээ нисгэгчд нь хоорондоо ингээд нөгөө юугаар одоо дотоод сүлжээ юугийн холбоогоороо энэ одоо юу гэж новшвэ гэдээ хоорондоо ярилцж байгаа тэр хэсэг нь бас үлдсэн гэж байгаа. Тэгээ объект руу энэ нисгэгчд ингээ онгоцтойгоо ойртохыг оролцсон ч гэсэн бол яагаад ч дөхөж чадаагүй бүр маш хурдан хөдөлж исэн. Тийм болохоор Go Fast гэдэг юм нэртэй. Тэгээд объект нь өөрөө бас л ийм ямар ч хөдөлгүүр байгаа шинж тэмдэг байхгүй, тийм далавчгүй, сүүлгүй, яг л ийм зүгээр ийм нөгөө TikTok шиг хэлбэртэй зүйл байгаа гэсэн. За Пентагон 2017 онд энэ бичлэгийг албан ёсоор батлаад 2020 онд олон нийтэд дийл болгосон байдаг. За шинжээчид үүнийг шувуу бөмбөлөг эсвэл одоо оптик төөрөгдөл гэж тайлбарлахыг оролддог ч гэсэн нисгэгчдийн радар мэдээлэл, за FLIR камерын өгөгдөл энэ хурдны тооцоололтой нийцэхгүй байгаа учраас одоо тайлангуудад дахиад нөгөө тодорхойгүй ангилалд орж үлдсэн байдаг юм байна. За тэгвэл энэ Go Fast гэдэг нь түрүүний дурдсан гимбал гэдэг бичлэгнээс ялгаатай нэг зүйл байдаг юм байна. Сүүлийн жилүүдэд Америкийн нэгдсэн улсын засгийн газрын шинжээчид болон нислэгийн өгөгдөлт судлаачид уг бичлэгийн өнцөг, нисэх онгоцны өндөр, камерын чиглэл, объектын байрлалыг ашиглаад юм математик тооцоо хийсэн юм байна. Үр дүнд нь объект бол далайн гадаргын яг ингэж тийм бас дээгүүрч биш юм шиг байна. Харин ойролцоогоор 13,000 фут орчим одоо 4 км орчим өндөрт нисчихсэн байх магадaltaй гэж ийм л дүгнэлтэнд хүрч чадсан. За тиймээс өнөөдрийн байдлаар энэ Go Fast бичлэгийн хамгийн хүчтэй тайлбар бол асар өндөр хурдтай далайн гадарга дээр ингээд шүргээд нисээд яваад байсан тийм объект биш. Зүгээр харин нэг юм жоохон өндөрттэй 4 км-ийн зайтай
нисэж исэн зүйл. Тэгээ магадгүй ингээд камерын хуурмаг нөлөөнөөс болоод хурдан нисээд байгаа юм шиг харагдсан байж магадгүй гэдэг нэг ийм л тайлбартай доор сууж байгаа. Эндээс харахад бол маш хурдан л яваад шүү дээ. Тийм. Их сонирхолтой. Одоо манай найруулагч өгсөн байна те бичлэгийг. За тэгээд 2019-оос 2020 оноос эхлээд Америкийн нэгдсэн улсын Тэнгисийн цэргийн хүчин нисгэгчдэд ийм үл мэдэгдэх агаарын үзэгдлийг олж харсан үдсэн тохиолдолд яах ёстой вэ гэдэг ийм мэдээллэх журмыг албан ёсоор баталсан байдаг. Протокол. Тийм. Одоо яах ёстой вэ? Энэ үед ямар арга хэмжээ авах ёстой вэ гэх процессын журам гаргасан байна. За өмнө нь бол ийм мэдээлэл хэрвээ нисгэгчдийн зүгээс өгөх нь тухайн нисгэгчийн нэр хүндэд маш сөргөөр нөлөөлдөг байсан юм байна л да. Одоо сэтгцийн үед ураг эрүүл үгүй юу те. Тийм учраас одоо хэд удаагийн тохиолдлоор энэ асуудал давтагдсан та холбоотойгоор юм шин журам батлаад одоо өөрөөр хэлбэл энэ үл мэдэгдэх объектууд гарч ирэх нь үндэсний аюулгүй байдлын өнцгөөс ингэж авч үзэж шалгах шаардлагатай байна гэдгийг энэ албан ёсны журам баталснараа магадгүй харуулж байна гэж хэлж болох юм те. За дараагийн тайлан бол 2020 оны 6 дугаар сарын 25-нд Америкийн нэгдсэн улсын үндэсний тагнуулын газрын даргын албанаас Конгрессийн шаардлагын дагуу агаар дахь тодорхойгүй үзэгдлийн тухай урьдчилсан үнэлгээ гэдэг нэртэй юм түүхэн тайланг анх удаа нийтлсэн. За энэ бол Америкийн нэгдсэн улсын засгийн газар олон 10 жилийн дараа UFO буюу үл мэдэгдэх нисдэг биетийн асуудлаар олон нийтэд зориулан гаргасан анхны томоохон тагнуулын газрын байгууллагын үнэлгээ байсан. Тайланд 2004 оны 11-р сараас 2021 оны 3-р сар хүртэлх бүртгэгдсэн нийт 144 тохиолдлыг судалсан тухай бүртгэл мэдээлэл байдаг. За эдгээрийн дийлэнх нь Америкийн нэгдсэн улсын Тэнгисийн цэргийн нисгэгчдийн мэдээлсэн за радар, инфра улаан туяаны камер, харааны ажиглалт зэрэг олон их сурвалжаар бүртгэгдсэн тохиолдлуудыг одоо багтаасан байна. Нийт 144 тохиолдлын 80% нь нэгээс олон мэдрэгчээр нэгэн зэрэгт бүртгэгдсэн учраас одоо энгийн төөрөгдөл эсвэл одоо ганц хүний андуурал гэж үзхийн аргагүй учраас энийг яг бүртгэл болгож авсан гэсэн үг. Тэгэхээр нэг удаа хин нэгэн хүн харсан тэр нь ямар нэгэн байдлаар нотлогдохгүй бол энэ 144 тохиолдолд орохгүй гэсэн үг. Тэгэхээр энэ 144 тохиолдол бол маш олон төрлийн баримтаар баталгаажсан байж орсон байх нь. Хамгийн их шуугаан тарьсан дүгнэлт нь бол энэ 144 тохиолдлоос ердөө ганцыг нь л одоо маш өндөр ихтгэлтэйгээр тайлбарлаж чадсан гинэ. Тэр нь бол яг нэг юм агаарт ингээд алдагдчихсан, алдчихсан юм том хэмжээний бөмбөлөг гэж тогтоосон байгаа. За харин үлдсэн 143 тохиолдлын талаар тайланд юу гэж дүгнсэн бэ гэхээр бидэнд үүнийг дүгнэх ийм хангалттай мэдээлэл байхгүй байна гэсэн байна. Тэгэхээр 143 тохиолдол гэдэг бол хэдийгээр бид нар тайлбарлаж чадахгүй байгаа ч гэсэн энэ бол харь гаргийн гэсэн үг биш. Гэхдээ одоо тайлбарлах боломжгүй ч гэсэн бас үг биш те. Зүгээр бид нар энийг ингээд судлаа тайлбарлаад дүгнэлт гаргах тийм хангалттай мэдээлэл байхгүй байна л гэсэн юм үгийг хэлээд байгаа. Өгөгдөл нь тодорхойгүй бүдэг бадаг байгаад байгаа учраас гэсэн үг. За тайланд дурдсан зарим нэг үйл явдлуудыг ярьж өгье л дөө. 2014-өөс 2015 оны хооронд одоо Фёдор Рузвельтийн групп тохиолдсон нэгэн явдлын тухай ганц нисгэгчийн яриа биш юм олон нисгэгч. За радарын оператор нөгөө түрүүний флэр камер за нисгэгчийн бүртгэл зэрэг хэд хэдэн их сурвалжаар давтагдсан нэг юм тохиолдол байна. За хамгийн анх 2014 оноос эхэлсэн гинэ. Атлантын далайн эрэг орчмоор ажиллагаа явуулж байсан USS Фёдор Рузвельт хөлгийн нисэх хүчний анги шинэ үеийн AN/APG 79 гэдэг юм радар суйрлуулж явж исэн юм байна. За энэхүү радар нь өмнөхөөсөө юм хавьгүй хүчирхэг бөгөөд жижиг объектуудыг ч хол зайнаас илрүүлэх чадвартай юм технологи байж. За тэгээ гэтэл удалгүй өн операторууд нэг хачирхалтай зүйлийг анзаарч хэлсэн. 30,000 орчим фут өндөрт нэгэн үл мэдэгдэх тэмдэглэгээнүүд радар дээр нь гарч ирээд хэдэн цагийн турш ингээ баг хөдөлгөөнгүй байж ийснаа гинт алга болоод байсан байгаа. За заримдаа нэг цэгээс нөгөө цэг рүү ингээд маш богино хугацаанд ингээд шилжсэн юм шиг ингээд харагдаад идэг байсан. За эхэндээ бүгдээрээ юу гэж бодсон гэхээр энэ шинэ радарын тэр програмын алдаа
энэ технологийн алдаа байхаа гэж бодож исэн. Учир нь мэдээж одоо шинэ радар ингээд туршаад явж байгаа хүмүүст бол иймэрхүү зүйл гарах юм бол за энэ алдаа өгч ин да. Энэ ямар нэгэн зүйл нь болохгүй байна даа л гэж дүгнэх нь ойлгомжтой шүү дээ тий. Гэвч энэ радар дээр гарч байсан зүйлсийг удалгүй нисгэгчд өөрсдийнхөө нүдээр харж эхэлсэн байна. За үүний гол гэрчүүдийн нэг бол Ryan Graves гэж нэртэй нисгэгч юм байна. За тэрээр конгрессийн өмнө болон олон нийтэд өгсөн мэдүүлэгтээ эдгээр объектууд бараг өдөр бүр ажиглагддаг байсан гэж ярьсан байдаг. За Graves-ийн хэлснээр тэдгээр объектуудын зарим нь ийм салхитай орчинд ч нэг байрлал дээрээ удаан хугацаагаар ингээд тогтоод байгаа харагддаг байсан гэж байгаа. Хэдэн 10,000 футын өндөрт бүр хүчтэй ийм салхи шуурга болж яхад одоо хэрвээ одоо энгийн логикоор бодох юм бол ямар ч тийм дрон бөмбөлөг ингэж тогтвортой нэг зэг дээрээ байхад хэцүү. А гэтэл энэ зүйл бол ингээд маш тогтвортойгоор ингээд байгаад байдаг байсан гэж байна. Тэгснээ гинт ингээд маш хурдтайгаар шилжээд алга болчдөг. Тэр ингэдэг байсан гэж мэдүүлсэн байдаг. За мөн бас нэг үйл явдал бол нэг сургуулийн нислэгийн үеэр 2 FA-18 нисгэгч Атлантын далай дээгүүр нисэж байхад нь үл мэдэгдэх объект тэдний нислэгийн замыг ингээд хөндлөн огтоод яг хөндлөн өнгөрсөн байна. Тэгээ нисгэгчдийн нэгийн мэдээлснээр бол тэр зүйл нь гадна талаараа ийм тунгалаг тэгэд ийм бөмбөрцөг шиг хэлбэртэй дотор нь хар өнгийн дөрвөлжин шоо байгаа юм шигээр харагдсан гэж мэдүүлэх өгсөн байна. Кино шиг юм бол. Харин тийм. Тэгэд нисгэгчд объектыг ингээд сүүлийн мөчөд л анзаарсан бөгөөд маш ойрхон өнгөрсөн учраас энэ тухай бүр Ослын тайлан хүртэл гаргаж бичиж өгж исэн юм байна тухай үедээ. Тэгээ зүгээр нэг юм тэнгэрт нэг юм гэрэл мэрэл харсан зүйл биш. Бүр яг энээс болоод нислэгийн аюулгүй байдалд нөлөөлөд бүр осол гарах шахсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол ямар нэгэн тийм юм байсан л гэж хэлээгүй тэрийг. Тэгсэн бол унтчих байсан юм билээ тэ. Тий. Өөртөө бол зүгээр шүхрээр бууж штт мөрөстэй. Самбаагүй штт тэр. За тэгээд тайлангийн хамгийн сонирхолтой мөрүүдийн нэг нь бол одоогоор гадаад улсын тагнуулын ямар нэгэн хөтөлбөр байсан эсэх нь бол тодорхойгүй байна. Ямар нэгэн нотлогоо олдоогүй гэж дурдсан хэсэг байгаа. Тэгэхээр хэрвээ одоо аль нэг улс нь технологийн хувьд төрүүлж хөгжиж өөр улс руугаа ийм зүйл явуулаад байгаа юу гэдэг талаар асуулт тавьж бас шалгасан байх нь шүү дээ. Тэгэхээр энэ талаараа юу ч нотолж чадаагүй гэдгийг энэ тайлан бас дүгнж хэлж байгаа. Тэгэхээр түүхэн ач холбогдлын хувьд бол энэ тайлан анхудаа Америкийн нэгдсэн улсын тагнуулын байгууллага одоо тийм ээ бид нар юм тайлбарлаж чадахгүй айгүй олон юм бүртгэж авсан юм аа гэдгийг хүлээн зөвшөөрсөн. За үүний дараа Конгресс бол тусгай сонсголуудыг зохион байгуулсан. За энэ сонсголт нөгөө тагнуулын байгууллагын ажилтан байсан Дэвид Crush Конгресс тангараг өргөөд мэдүүлэг энэ төр өгсөн байгаа. За түүний хэлснээр бол Америкийн нэгдсэн улс олон жилийн турш үл мэдэгдэх объектуудын үлдэгдэлтэй холбоотой нууц хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн бөгөөд хүний бос гаралтай материал эзэмшиж байж болзошгүй гэж хэлсэн нь одоо дэлхийд даяар нэг хэсэгтэй шууган тарьсан байдаг. Тэгвэл хамгийн гол нь энэ одоо Дэвид Crush гэж хүм Grush гэж унших юм лу, Crush гэж унших юм лу. Тэгээ энэ хүн бол өөрөө энэ объектуудыг ерөөсөө нүдээр үзээгүй зүгээр хүмүүсийн яриан дээр л үндэслээд ийм юм Конгресс дээр яриад байгаа гэдгийг бас бодолцож үзэх хэрэгтэй байх те. За тэгээд Пентагоноос бол одоогоор ийм 2022 онд нэг UAP үзэгдлийг судлах ийм тусгай байгууллагад ажиллаж байгаа. Үндсэндээ ямар зорилготой гэхээр цэргийн мэдээлэл цуглуулах, тайлбарлаагүй үзэгдлийг шалгах, за үндэсний аюулгүй байдлын эрсдлийг үнэлэх зэрэг үүрэгтэйгээр ажиллаж байна. За хүмүүсийн асуулт байгаа те түрүүнд комментоор орж ирээд байсан. 2026 онд дахиад мэдээлэл задлаа гэсэн юм. Дөнгөж сайхан шүү дээ. Тийм. Сая 6 сард те. За энэ асуудал нь болохоор юу юм бэ? Ялгаж салгах хэрэгтэй байгаа. 2021 оны тайлан бол Америкийн нэгдсэн улсын тагнуулын байгууллагын албан ёсны үнэлгээ байсан. За 26 онд гарсан мэдээллүүд болон ихэвчлэн ийм архивын бичлэг, архивын баримт дүрс, цэргийн ажиллагаануудын тайлан үе шаттайгаар ингэж олон нийтэд гаргаж ирсэн байна. Өөрөөр хэлбэл 21 онд гарсан тайлантай холбоотой. Үүн дээр бол ганц нэг шинээр илэрсэн баримтууд нэмэгдсэн гэж байгаа. За 2026 оны хамгийн их яригдсан мэдээллийн нэг нь
нөгөө Америкийн нэгдсэн улсын засгийн газар All Domain Anomaly Resolution Office гэдэг нэртэй байгууллагаас гаргасан өмнө нь нийтлэгдэж байгаагүй хэд хэдэн UAP ажиллагааны тайлан за инфра улаан туяаны бичлэгүүдийг нийтэлсэн юм үйл явдал болсон. За 2026 оны 5 дугаар сараас эхлээд Адены болон Сири, Персийн болон Хормузын хоолой зэрэг бүсүүдэд бүртгэгдсэн хэд хэдэн тохиолдлыг яг энэхүү тайланд шинээр бүртгэж оруулж ирснээрээ 21 оны нөгөө үнэлгээний тайлангаас ялгаатай болж байгаа юм. За энд бол нөгөө сонирхол татсан хэд хэдэн тохиолдлууд гээд хүмүүс одоо сошиал дээр их ярьж байгаа. За тэр бол 2023 онд Америкийн нэгдсэн улсын цэргийн ажилтнуудын мэдээлсэн нэг юм их бөмбөлөг буюу одоо Mother Orb гэж нэрлэдэг байгаа нэг юм зүйлийн талаар их сошиал дээр ярьж байгаа. За энэ юу юм бэ гэхээр Колорадо мужийн ойролцоо юм тэнгэрт улбар шар өнгийн гэрэл шиг гэрэлтэй нэг тийм бөмбөлөг харагдсан. Удалгүй эннээс ингээд олон жижиг юм улаан бөмбөлөг ингээд салж явж байгаа байдал одоо ажиглагдсан гэдэг энэ асуудал байгаа. Тэгээ эдгээр жижиг объектууд бүлгээрээ ингээд зэрэг хөдлөө, зэрэг ингээд хөндрөө өөрчлөөд байсан. Тэгээ ямар ч дуу чимээ сонсогдохгүйсэн гэж байгаа. Тэгэхээр зарим гэрчнэр бол эдгээрийг юу гэж хэлж ийсэн гэхээр нэг юм цагаан плазм шиг нэг юм гэрэлтсэн юм байсан гэж хэлдэг. Тэгвэл видео бичлэг одоо байхгүй учраас ямар нэгэн албан ёсны дүгнэлт юм уу, тайлбар, тайлан одоо юу гэдэг тийм бол өгөх боломжгүй байгаа. Гэхдээ маш олон гэрчүүдээс энэ мэдээллийг өгсөн байдаг юм байна. Тэгэхээр нэмэлт судалгаа шаардлагатай гэдэг ангилалд энэ асуудал бүртгэгдсэн байна. За мөн 2026 оны 6 сарын 12-нд нийтлэгдсэн баримтууд дотор 1940-од оноос хойш одоо Америкийн нэгдсэн улсын засгийн газар UAP мэдээллийг хэрхэн бүртгэж ирсэн тухай болон архивын материалуудыг багтаасан байгаа. Энд нөгөө миний түрүүнд нэвтрүүлгийн эхэнд ярьж өгсөн 47 49, 56 гэх мэт энэ үйл явдлуудыг албан ёсоор баталгаажуулсан баримтуудыг мөн нийтэлж багтааж олон нийтэд хүргэсэн байна. Манай найруулагч бас супер байгаа шүү. Бүгднгийн бичлэгүүдийг нь хаалж өгч байна. Зураг бичлэг байхгүй гэдэг ачаал л тавьсан байгаа шүү дээ. Тоглож байна. За тийм мэдээлүүд байна. Нотлогдсонгүй л тэгээд гэтээ тэр 90 градус шууд эргэж чиглэлээ өөрчилдөг бол бас зөв юм тий. Харин тий. Тэр одоо үнэхээр яг юу байсан байж таарах вэ? Маш хурдтай ингэ дрон гэдэг их юм бол тэр чинь хөдөлгүүр шиг харагдаагүй гэдэг тий. Дрон яг ингэж явж болно. Нэг юм бөөрхий юм ингэж яваад байна гэдэг байгаа шүү дээ. Тэгээ энийг чинь Америкийн нэгдсэн улсын тагнуулын газар энэ Орос хятадууд жишээлбэл ямар нэг юм шин технологи гаргачаад байна уу гэдгийг хамгийн түрүүнд сэжиглэж бодоод судалсан байж таараас тий. Гэтэ үнэхээр ямар ч нотлохоо олдоогүй гэдгийг эдгээр зарлаад байгаа. Тэ? Ямар ч одоо эдгээр задарсан гэх юм уу энэ мэдээллүүд бол харь гаргийнхан байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн зүйл ерөөсөө биш. Бид нэр зүгээр тайлбарлаж чадахгүй байна. Өгөгдөл нь хангалттай биш байна. Магадгүй нүдээр үзээд ингээд хурж үзээд энд хэрл байсан юм байна штэ гэдээ тайлбарлах боломжтой зүйлүүд байгаа юм билүү мэдэхгүй те. Тийм. За баярлалаа гээ. Тэгээ хоёр дахь хамтран ажиллагчаа танилцуулаад тэгээд дуусгая. За хоёр дахь манай ивент итгэгчгээ бид бахархалтайгаар танилцуулнаа. Энэ бол манай Од мөндөр сувгийн алтан гишүүд байгаа. За бид хоёрын манай агигийн бэлтгэж хүргэдэг хэргийн товч гэдэг нэвтрүүлгийн 50 дугаарыг тавиулангийн манай алтан гишүүд мөн ивент итгэсэн. За үүнээс гадна бидний энэ жил өнгөрсөн жилд гаргаж байгаа бүх нэвтрүүлгийг манай алтан гишүүд ивент итгэсэн юм. За энэ ямар учиртай хүмүүс байдаг вэ гэвэл хэрвээ мэдэхгүй хүмүүс сонсч байвал те бид үйл ажиллагааны зардал гэдэг юм өчнөө олон зардал гарч байгаа шүү дээ. Манай 30 хэдүүлээ. За тэгээд офисын ажилтан байна, хөтлөгчнөр байна, манай найруулагчд байна. Гэх мэтчлэн маш их зардал гараад бид юу нэг дампуурах шахсан л та. Тэгэхэд бид нарт ингээд зарим нэг сонсогчд маань санал тавиад идэг байсан байхгүй. Бид та нарт ингээд юу хандив өгмөр байна. Яаж өгөх вэ? Нэг тийм нэгдсэн юм байна уу гэд. Тэнгүүд манай зандаа за ингээд хандив өгөх гэж байгаа хүмүүстэй хүмүүсийг ингээд нэг зохион байгуулалтанд оруулаад алтан гишүүн болгоцгоё гэд гой үйл ажиллагааг санал болгосон юм. За бидэнд зөвхөн хандив өгöd байгаа гэсэн үг бас биш ээ энэ хүмүүс. Өөрсдөө Монгол улстай шинжлэх ухаан таны мэдхүйг түгээхэд гар бие оролцож байгаа гэдэг ийм ухтхан бас цаана явж идэг бас юм гой үйл ажиллагаа шүү гэдгийг бас хэлмээр байна тийм. За ингээд алтан гишүүдээ бидний 3 дугаар үлрэлийг бүтэн жилийн турш дэмжиж бидний ивент итгэж
үйл ажиллагаа явуулах тэр боломжийг олгосондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. За удахгүй бид 4-р улирлаа зарлана. 4-р улирал маань эхлэн манай алтан гишүүд ч гэсэн цаашдаа бидэнтэй хамт байна гэж одоо найдаж байна. Та ч гэсэн өөрөө бас алтан гишүүн болох боломжтой. За хэрхэн алтан гишүүн болох вэ гэвэл Худалдаа хөгжлийн банкны 94000 гэдэг I-band дугаартай 4191 тэг 4 5 18 гэдэг данс руу 100,000 төгрөг шилжүүлэхэд болох юм. 100,000 төгрөг гэдэг чинь бас цаанаа утгатай. Бид 1000 нэвтрүүлэг бэлддэг штэ. Тэгэхээр нэг нэвтрүүлгээ 100 төгрөгөөр л үнэлээд байгаа гэсэн үг тийм. За тэгээд 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр ивент итгээд за од мөндрийн алтан гишүүн болох боломжтой юм шүү. Өнөр гүйлгэнийхээ утган дээр өөрийнхөө утасны дугаар эсвэл Facebook-ийн нэрээ заавал бичээрэй. За баярлалаа гээ. За баярлалаа. Маш сонирхолтой гоё мэдээлэл байлаа. За тэр сүүлийн хоёр нисгэгчл уур урд энэ очиод мөрөхгүй. Хүнчтэй цагаад болохоор амьдаа хайртай л үлгүй явдээ. Тийм байх тий. За өнөөдрийн дугаарыг өмгөөллийн MBS Partners хуулийн фирм болон өмгөөллийн од мөндөр сувгийн алтан гишүүд ивент итгэсэн нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107 стадионы од мөндөр радиогоор хүрлээ. За дараагийн улиралд уулзцгаая. За баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны данс байгаа 4191 тэг 4 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.